За өнөөдөр Монгол цэргийн бахархлын өдөр дэлхийн хамгийн шилдэг цэрэг болох Монгол цэргийн баярын өдрөө. За тэгээд бүх цэргийн алба хаасан за хаагаагүй ч гэсэн бүх ирчүүдтэй энэ баярын өдрийн мэндийг хүргье. За ялангуяа одоо миний онжууд болох Зүүн Баян за ус хил дээр алба хаажсан хилчтэй энэ өдрийн мэндийг хүргье. За энэ их чухал асуудал хэлцэж байна. Их сайн байна. Ингээ бас Австри улстай энэ гэрээг байгуулах гэж байгаа юм байна. Дэмжиж байна. За гэхдээ ер нь одоо хэдийн хэмжээний хүмүүс гадаадд ажиллаад байна вэ? Ер нь 300-аад мянган хүн гадаадд ажиллаж байгаа бах. Энэ Монгол ардын нам сүүлийн 10 жилийн ингээ засаглаж авах үед энэ ядуурлч одоо 30% буудаггүй. Тэгээ уул нь ийм нийгмийн хамгаалал ийм байгаад байдаг. Тэгээ одоо 80% нь гадагшаа гарч амьдрах, ажиллах ийм хүсэлтэй гэдэг байгаа. Ийм судалгаа үнэн үү? Одоо эх орондоо ажиллаж амьдрах ийм боломжгүй болтол нь одоо ингэж засаглаж байгаа нь айгүй харамсалтай байна. Энийг та бүхэн юу гэж үзэж байна? Яаж байна те? Энэ талаар бас нэг сонсомоор ах юм. За тэгээ энэ гадаад дотоод ажиллаж байгаа энэ хүмүүсийн хэдэн хувь нь миний ойлголтоор одоо хамгийн 3D гэж ярьдаг. Тийм ажлуудыг хийж байгаа шүү дээ. Dirty, difficult, dangerous гэсэн. Тэгээ нийгмийн даатгалаа тэр гадаад төлчөөд энэ дээрээ авч байгаа цалин тэтгэвэр нь ямар байд юм бэ? Хэдийг өгөх юм бэ? Тэнд бол мэдээж хэрэг одоо хамгийн хүнд хэцүү бохир ажлыг хийж байгаа ч гэсэн ямар ч байсан нэг $1000 цалин хаан ч гэсэн аваад байд юм шиг байгаа. Тэгээ тэр нийгмийн даатгалаа төлснийх нь шимтгэлийг аваад энд одоо ямар хэмжээний тэгээ нийгмийн даатгалыг өгд юм бэ? Өнөөдөр нийгмийн даатгалын хэмжээ одоо үн шударга зөв яаж чадчихэв үү? Энэ тогтолцоогоо өөрчлөнгээд яриад байдаг. Өнөөдөр амьдрал дээр одоо бол байдгүй. Иймэрхүү асуудлууд байна. За тэгээд уул нь жилд одоо нэг 100-аад мянган хүн төрдөг байсан. За монголчууд цөөхөн л дөө. Нэг 10 сая монголчууд дэлхий дээр байна гэдэг байгаа. 3 сая 500 одоо Монголд байна. Гэтэл төрөлт 100 мянга төрж ирсэн. Сүүлийн жилүүд маш их буурж байна. Одоо бараг 50 мянгатай болсон уу? Хэрэг төрөлт ингээд буурчвал ахаад ихсгэд маш хүнд байдаг. Гэцүү байдаг. Тэгээ бид нар чинь ингээд ийм яамтай. Тэгээ танах одоо бас энэ Монгол ардын намчин халамжийн бодлогыг маш сайн хэрэгжүүлдэг. Тэгээ их ард түмний за хавбикер сайд асуултанд хариулъя. За бодохдоо бас цэргийн мэрийн дүргий. Одоо яа харга байхгүй одоо манай танк чаах маань. Тэгэд та маш зөв асуудал хөндөж байна. Гэхдээ энэ бол одоо Монгол ардын нам гэдэг одоо нэг улс төрийн хүчнэлүү гэхээсээ илүү энэ төрөлт буурж байгаа явдал бол зөвхөн ганцхан манай Монгол улсын проблем биш болсон. Гамбат гişүнэ. Франц улс маань 2025 онд анх удаа нас баралтанд төрөлтөөс илүү гарлаа. Хятад улс 25 онд түүхэндээ хамгийн бага хүүхэд төрсөн жил боллоо. Япон, Солонгос, Европ ямар байдалтай болж байна те. Тийм учраас гэрүүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамнаас одоо төрөлтийг дэмжих бодлогоудаа хуулиудаараа дамжуулаад одоо хэрэгжүүлээд явж байгаа. За одоо манай удахгүй хуулиуд орж ин та бас дэмжиж өгөөрэй. Төрөлтийг дэмжинэ гэдэг бол энэ өөрөө одоо дэлхийн ихэнх улсуудын асуудал болчихсон учраас манай гэрүүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамнаас 3 ба түүнээс дээш хүүхэдтэй, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй бол одоо эдийн засгийн одоо мотивац одоо сэтлүүдийг өгөх зорилгоор эдийн засгийн хөшүүргүүдийг оруулсан юм хуулиуд маань орж ирж байгаа. За гадагшаа гарч ажиллаж байгаагийн хувьд зөвхөн манай Монгол улсаас хүмүүс гадагшаа явж ажиллаад байгаа юм шээ. Японы залуучууд судалгаагаар Австрали улсад очиж ажилламаар байна гэдэг судалгаа маш өндөр гардаг. Энэ маань нэг талдаа залуу хүний одоо өөр газар очиж шилжиж очиж ажиллах одоо магадгүй сониуч сантай холбоотой байж магадгүй. Нөгөө талдаа мөн одоо цалингийн асуудал бол яхахгүй бас нэг фактор. Тийм учраас бид нар гадагшаа явж ажиллаж байгаа залуучуудаа зүхээд эх орноосоо явлаа. Эсвэл Монгол үнэхээр муудачаад хүн амьдрахын аргагүй болчиход яваад байгаа зүйл гэж бас мушгиж бас болохгүй. За гэрүүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамнаас 2026 оныг хөдөлмөрлөлтийг дэмжих жил болгож зарласан. За энэ хүрээнд бид нар одоо айхтар тийм нэг аян зарлал нэг попрод ингэхгүйгээр бид нар одоо өмнөх ажлаа зүгээр мөрөөрөө дугуул хийгээд явж байгаа. За энэ хүрээнд бид нар
хөдөлмөрлөлтийг дэмжих сангаараа дамжуулаад бид нар хөдөлмөр эрхлүүл одоо ийм хөшүүргүүд үзүүлье. За бид нар халамж биш хөдөлмөрлөдөг байгаа ч гэдэг бодлогыг хөдөлмөрийн ам бол илүүтэй бариад явж байгаа. За халамж гэдээ ярихаар бид нар одоо нэг айхтар цочоод одоо сүйд болоодох зүйл бас биш. Яхаар байхгүй зорилтод бүлэгтээ бид нар халамжаа өгдгөрөө өгнө зайлшгүй. Яг цэвэр дүнгээрээ бол 500 орчим тэрэм төгрөл одоо хөгжлийн мэргэжилтэд иргэнд зориулсан хөгжлийн мэргэжилтэд хүүхдийг асарж байгаа асаргааны тэтгэмж гэх зэрэг одоо нийгэмд бол халамж шаардлагатай хэсгүүд байгаа шүү дээ. А гэрүүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам бол халамж гэхээсээ илүү та ерөөсө хөдөлмөрлөөч гэдэг хөдөлмөрлүүлэх зорилгыг л хамгийн урдаа тавьж ажиллаж байгаа. За гадаад улсад яг ажиллаж байгаа зарим тоо статистикуудыг манай хэд маань тайлбарланаз. Тэгээд зөвхөн манай Монгол залуучууд маань эх орн муухай болохоор яваад байгаа зүйл огт биш шүү. Японы залуучууд бид нар Австралид очиж ажилламаар байна гэж хэлдэг. Тийм учраас энэ бол зөвхөн одоо Монгол улсад хүн амьдрахын аргагүй болчиход зүхтаагаад байна гэдэг ингээд нийгэмд буруу юм зүйл хэлээд ич ерөөсөө болохгүй юм. Дэлхийн бүх улс орны залуучууд маань өөр орчинд өөр оронд очиж ажиллах юм хүсэл зорилготой байдаг юм байна лээ. За, нэмж хариултыг 6 номер. За Ганбат гишүүний асуултанд хариулъя. Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын эрхлүүлэлтийн газрын дарга ганц цэг. За гадаад хэргийн яамны 2025 оны эхний хагас жилийн мэдээгээр нийтдээ одоо 51 улсад 266 мянган монгол улсын иргэн ажил хөдөлмөр эрхэлж амьдардаг юм байна. За манай салбарын хувьд бол нийтдээ одоо 6 улстай нийгмийн хамгааллыг хилцээр байгуулсан. За энэ хилцээрийн хүрээнд жилдээ нэг 2000 орчим Монгол улсын иргэн нийгмийн хамгааллын үйлчлэгийг аваа явж байна. За бусад улсад ажиллаж байгаа хилцээргүй орнуудын хувьд бол Монгол улсын иргэд нийгмийн даатгалдаа Монголдо сайн дурын үндсэн дээр даатгуулах одоо энэ эрх нь бол нээлттэй. За нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд хэрвээ одоо хууль заасан нөхцөл боломжийг хангаа явбал нийгмийн даатгалын хуулийн дагуу тэтгэвэр тэтгэмжээ авах ийм одоо боломж нь бол нээлттэй байгаа.